Газар талдаа тэнгэр нартай хамт байх эртний сайхан өрөөлтөй илгэмсэх үзэгч та бүхнийхээ амар амгалан айлтган мэдчилж телевизийн урлан хэмээх нэгэн сайхан нэвтрүүлгээ хүргэх болсондоо туйлын их баяртай байлаа. Монгол улсад телевизийн урлаг үүсэж хөгжсөний 50 жилийн ойд зориулав. Телевизийн урлан тийм ээ энэ дэрнээс гэрэл засарч гэгэн инээрэг өөрийн ирэхгүй үзэгч таны сэтгэл зүрхэнд гэрэл асааж оюуны их ертөнцид одоо гялцах мэт болох байхаа гэж бодож байна. Тийм учраас телевизийн урлан гэдэг энэ нэвтрүүлгээр бид Монгол улсад телевизийн урлаг үүсэж хөгжсөний 50 жилийн ойд зориулж байгаа гэдгээ энэ даршмаас туулах таатай байна. Учир хэмээвээс телевизийн энэ нүсэр сайхан урлагийг өрхийн татаж галын бадраасан Ахмад сайхан уран бүтээлчтэй болон өнөөгийн 21-р зууны оюуны далхыг барьж хүн дачаагийн үүрж аваа олон сайхан авьяаслаг залуу уран бүтээлчтэй үзэгч та бүхэнтэйгээ уулзуулсаар байх юм аа. Тийм ч учраас телевизийн урлан гэдэг энэ нэвтрүүлгээр телевизийн урлагт өөрийн сэтгэл оюун зүрх амьдрал хувь заяагаан зориулсан авгай хүмүүсийг урьж оролцуулах юм аа. Энэ удаагийн телевизийн урлан нэвтрүүлгийн маань анхны чочноор Янгэр Тото студийн кино студийн захирал найруулагч Шогдонгийн тогтхоор оролцож байна. Юуны өмнө бидний урилгыг хүлээж авч манай студид 4 чимээтэй морилон саацанд үзэгчдийн өмнөөс талархал төвшүүлье. Томилолтоос томилолтонд мордсон Монголын үндэсний олон нийтийн телевизийн Ахмад зураглаач Шогдонгийн тогтох анхны дээд мэргэжилтэй телевизийн зураглаачийн томилолтын үрлэн Алтан Москвагаас ирсэн. Хонгор шаргал үстэй 20 хэдхэн насандан гардан авсан тэрэл томилолтоор тогтох зураглаач Монголын телевиз гэсэн энэ хайлын төгсөшгүй албыг хагас зууны турш үүрсэн шиг үүрлсэн уран бүтээлчийн томилолт дуусаагүй. Тэгэхээр үзэгч та бүхэнтэй энд нэгэн зүйлийг шийдээ болгоод өгүүлэхэд тогтох гэдэг кино зураглаач, кино найруулагч энэ хүнтэй би бас Москвад баяр гүнгийн нулимсаа хуваалцаж хамтын уран бүтээл хийж явсан. Энэ сайхан он жилүүд бас бидний хувьд өнөөдрийн өндөрлөг дээрээс эргээд харахад яахын аргагүй бас Монгол телевизийг бүтээн байгуулсан олон сайхан Ахмад үеийн бас нэгэн төлөөлөл юм аа. Тийм учраас яриага энэ сайхан тухай бас сэтгэл овон хуйчлаа гэж бодож байна. Намтар хүн эзэнтэй эзэн болгон намтартай гэж арабын сайхан зүүрцс үг байдаг. Тэгэхээр танид одоо тэр төршин нутаг гэхээсээ илүү би яагаад энэ Москвагийн кино операторын хувь заяаны ерөөлөөр ийшээ ингээд орчваа тий. Эндээс яриага эхлэе гэж бодож байна. За би ч одоо бүр ас баруун хязгаарын Улс аймгийн давс сумын одоо хөлшөд тэнд төрж ирсэн одоо ухаан усаас эхлээл одоо 7 дугаар төгсдөө тэнд мал хариулаад зурм магнаад явж ирсэн. Тэгээ 10 дугаар анги төгсөөл манайх 1966 онд 113 хүүхэд төгссөн. Улсын тэр 10 жил 210 жил сургууль байсан л да улсад. Тэгээд тэгэхэд чинь хуваар дээд сургуулийн хуваар техникум хуваар тэгээ ТМС хуваар гэж ирнэ л дээ. Манай 113 хүүхдэд 36 хуваар ирсэн. Гадаа тэрний 6 нь гадаадын дээд сургуульд. Дээд сургуульд орох хуваар. За тэгээд тэр манай сургуульд их хатуу багш нар их хатуу. Ер нь тэр олигтойхон тэр онц тавиад байхгүй шүү. Ер нь тэгэл 10 жилийн багш нар. 10 жилийн багш нар. Тэгээд манай 36 хүүхдтэй сургуульд орохоос 6-гийн нэгэнд нь зурагтараа дүүг оператор гэдэг хуваар ирсэн. Томилт ирсэн. Тэгээд тэнд орхол л доо яасан үс чинь манайх чинь сурлагаар оруулна. За жагсан. Тэг жагсан 113 хүүхдийн 113 хуваартай. Тэгсэн онц төгсөв манай 113 нэг цуц байхгүй. За онцгийнхаа тоогоор орсон юм аа тоо ари илүү байсан биз миний. Таны. Тэр эхэлж орлоо л доо. 113 хүүхд хэслээд орсон. Тэгсэн манай захирал дарагчаар гэж байсан. Одоо манай багш говья тагш гомжоо гэдээ байж гэн одоо. Тэгээд ламжаа гэж багш байсан. Эдгээр ороод за ямар хуваар авах вэ гэж манай захирал дарагчаар. Би үл сэтгүүл чоноор байна. Манай хүмүн дэлгэр шойдрын хүмүн дэлгэр. Энэ уртад сэтгүүл явуулсан. Мундаг том сэтгүүл юм шүү дээ. Тий. Тэр бид хоёр чинь найз хамт хониаруулж ирсэн юм чинь. Тэр надад захиа бичиж байгаа ирэхгүйгээс сэтгүүлч хөрөд ирэх. Сэтгүүлчгээд орсон чинь багш захирал хүлээж ирсэн.
хин тэгж гомжоо багш. Одоо говья томж багш. За. Гэхдээ сэтгүүлч анги алга маш тийм тогтоо тэр зурагтараад арайд хоёр хүчил яасан. Тэгс чинь захирал жоохон хармаанд гараа хөл алхаж яснаа. За юу л энэ гэсэн гомж огшлог юм да. Энэ хурчин 8-р ангиас нэг Исман бараад гүгээд идэв шүү дээ. Оо за. Зураг аваад тий. Исман гэж апраад байсан. Орсон. Тий, дээр үе. Жижигхэн тий. Тэгээ зураг авсан болоод явдсан шүү дээ. Энэ нөхөр өвс дээр баха гэж байна. Тэгс аргач. Бас айхтар бол чарч. Тий. Айхтар. Захирал тэгж байна. За тэгвэл тавтахыг тэр зурагтаар апраад анги бичээрэй гэдэг. Тэгээ одоо энэ томилт нь байна л дээ. Тэр үеийн. Оо яа сайхан он цаг өлрөх тусам ингээ аваа хийж байна. Тэгээд би гарцааг үнэн баримт. Тий, тэндээс наашаа яваад нөгөө их хотод хөл тавилаа. Нөгөө онцор Улаанбаатар төсөөл. Тэгэл Улаанбаатар зочдууд их төлөв хоёр ямар шөндөр барилга юм бүү мэд. Яаж урддаг юм бол гэсэн бодолтой л би. Тэгээд яг тэгэл тэгэхэд Монцан байдар үтгэжсэн бид. Зураг царайд иргэжил байсан нэ гэдэг. Тэгээд Монцан дээр энэ хоёр өсөн юм. Тэгээд агуу их Москва гэдэг хотын иргэн болсон. Иргэн болсон. Тэгээд очиход харин сонин. Намайг шин галт тэрний Ярославск буудлын дээр чинь нөгөө кино найруулагч Балжин юм. За. Тэр нь ах батсар ингээд сайхан яруу найраг өчтөг бас хөгжмөн зохиолч шүү дээ нөгөө. Тэр угтаж авд юм байна. Тэгээд өгөх гэж агуу их том сургууль. Тэнд холбоотны кино урлагийн дээд сургууль. Тэнд бол ер нь баг 30 гаруй орноос ирж сурдаг байсан. Оросын хол тэгчин зөв тулаад ус гэж байсан. Тэндээс чинь 24 хүүхэд орсон 18 хэлээр ярьдаг байсан. Тэр одоо Оросын 15 юуны юу шүү дээ. Улсын. Тий. Тэгээ бид манайхан 34 оюутан ирсэн манай ангид. Тэгэд бол тэр нь 18 орноос өнөдөө сурдаг байсан. Ер нь яг Оросын операторуудыг бол дэлхийн том операторуудын жигсаалтанд бол 109-оор оруулсан байдаг л да. Ер нь таны мастер өгсөн байсан байна. Болчок гэж. За. Тий. Тэгэл сураал 4 жил болчиход 72 оны 4 сарын 10-нд хамгаалаад сургууль дээр очиж буцаж хамгаалчаад тэгэл Москва орж хамгаалч. Тий, хамгаалчаад 1972 оны 5 сарын 8-нд Монгол эмчийн телевизийг хаалга татчихлаа. Тэгэл орсон. Таны тухай би бас ингээд уншиж байхад бас 13 жил операторын албаны дарга гэсэн. Энэ бол их хариуцлагатай. Ягаад гэвэл тэр телевиз шууд явдаг. Шууд явдаг гэсэн. Өнөөдрөх шиг одоо урдсан бичлэг байдгүй байлаа шүү дээ, тий. Шууд дамжуулдаг, шууд үзэгчд өмнөд бас ингээд үлддэг гэсэн бол маш их хариуцлага. Энийний одоо зовлон жаргал нь юунд авъя? Тий, тэнд болохоор манайх 13 оператортай кино зураг авдаг. Тэгэхээр тэр чинь авсан зургийг үзээд бас шаардлага хангахгүй юу? Хасна. Шаардлага хангасан шагналууд чинь урамшууллыг нь тий тэрийг бас хариуцсан. Тэр миний гарын үсгэр шагнал бичигдээ тэгээ дараагаар манай техникийн дараагаар тэгээд гарна да. Тий. Тэгэхээр тэр бас нэг хариуцлага тэгэхээр зэрэг цагийн хүрдөө шүү дээ. Тэр үед яг 8 цагт эхэлдэг байсан. Тэгэхээр цагийн хүрдээ цагийн үйл явдал. Тэгэхээр тэд чинь бид нэр би очоод дээр монтажнаас суугаад энийг хас энийг оруул. Зарим газар монтаж чинь хөрийн толгой уруу хараад наацсан байдаг шүү дээ. Хаач тайлс учраас. Шалгарч нарийн шалахгүй болох. Би зогсож байна л дээ тэнд. Тэгээд зогсож байгаа чинь одоо асаа бүгдийг ингэж гаргачаад эфирт шууд авчиж өгнө шүү дээ. Тэгэхээр тэр 8 цаг 9 цаг өнгөртөл байна. Тэгсэн дараагаар тэгээ явуулчихад харинда. Тэгэхээр цаг нартай уралддаг тийм ажил байсан. Би бол өглөө 7-д гараад ороо заримдаа 12 хүртэл хардаг. Тий. Хүүхэд унтаар манай хүүхдүүд заримдаа хоног ирээгүй гэсэн. Унтчихсан ба. Тэгж л бас унтахаар явдаг. Тий. Саргуу ажилтдаг гэдэг энэ үгээс бас шигтгэл болоод бас асуухад үнэхээр Москвад сурж байсан. Тэр Борис Галушкинд амьдарч байсан он жилүүд Москвагийн тэр Вигикийн оюутан байсан энэ тогтох гэдэг хүн Монголынхаа хөрсөн дээр буугаад ажиллаж явах энэ хоёрын хооронд ямар харьцаа байсан бэ? Энийг бас манай залуу зурглаач нар бас сонсоосоо хэмээн би бодож байгаа. Ямар ч байсан зөвхөн ажил. Зөвхөн ажил. Өөр бодох. Тий. Цаг нартай дурлдана. Одоо нар орохоор зураач болохгүй шүү дээ. Гэрэл мар бахан бас. Тэвчэр нарлаа харна л да. Байгалийн гэрлээ. Байгалийн гэрэл өвчлэн. Тийм энэ дотрын юм гэр авч гэрэл тэр болгон байхгүй. Хай чухал юмд л авч явна л да. Ордон Сэдэнбал даргатай зураг гаргахад авч явна. Тий.
Тэгэхээр одоо та ингээд камера өрөөд явж байхад олон түүхэн үйл явдлууд юм бас гэрч болсон. Тэр халуун цэг дээр ч очиж исэн, халуун сайхан сэтгэлийн баяр хөөр дээр ч орж исэн тий. Энэ бүхнийг ингээд байж хахад зурглаач хүний одоо жаргал зовлон юу юм бэ тий. Энийг бас яриач. Зурглаач би ингэж боддог л да. Энэ зурглаач жаргал зовлон нь бол тэр өөрийнхөө шалсан юмыг байгаа чигээр нь тэр үзэгчд хүргэх. Тэгээд үзэгчд баярлж явал зурглаач баярлж яах гэсэн үг. Язгуур нь бас мэрэгслийн төвшөнд авах шүү дээ тийм мэрэгжлийн төвшөнд гологдсон шүү дээ тийм. Гологдоод манай Норжбай гэж нэг ээж шалгаж байсан шууд таашлаа хийж штэ. Голоо. Тийм л бас үн сайхан сэтгэлийн дэд харгас байх хэрэгтэй гэж үг байдаг шүү дээ тийм. Тэгээд одоо Даштандгаан зургнаас хайшилж харагддаггүй юм. Дэлгэрийн зургнаас хайшилж харагдахгүй. Тэгэхээр бас ур чадрын хувьд бол илүү байна тийм. Мэдж байна. Мэдж байна. Ягаад ингэж ойж энэ баг үзэлтэх байд юм да одоо яа их вэ гэж байгаа юм чинь. Бүр заримдаа. Тий зарим. Тэгэхээр ер нь яг телевизийн уран бүтээлчдээр эгэлжирийн хүмүүний амьдралын өртөн дээр төр уудлаад буцдаг. Тэгээд цаашаа цаг хугацаа амих галтраг нь зугаал явдаг тийм. Тэгээд эгэлжирийн хүмүүсийн амьдралын өртөн дээр төр уудлаад байхад баяртай ч гунигтай ч үед бас тохиолдно. Тэр дундаа одоо хүмүүний амьдрал хүнд бэрхшээлийг одоо авах одоо энэ бол миний мэрэгчлэм чинь авахаас өөр аргагүй. Шоронгийн хоригдлоос хүртэл ярьслаг авч ялаа. Шоронгийн хоригдлын зургийг авч ялаа. Амьсгалан отголж байгаа сүүлчийн амьсгалаа хурааж байгаа хүний зургийг авч бид нар бас ийм байж. Төрж байгаа хүүхдийн зураг умаа тарчааг хүүхдээ авч. Энэ хорвоод бас төрж байгаа хүүхдийн зургийг төрөхт авчихсан. Тий. Тэгэхээр одоо яг ийм алтан агшингуудыг авч яхад танд одоо ямар мэдрэмж төржсэн бэ? Одоо залуу оператор хүний хувьд, зураглаач хүний хувьд ориглон сэтгэл төрнө шүү дээ, тий. Төрн тэр тийм чухал агшин, тийм ээ? Эсвэл тийм гонигтай тийм агшинд амьсгаа авах завгүй явдаг шүү дээ. Бодно. Адилхан үнэгээр нь. Адилхан баярлна. Баярсан ил гаргаж болохгүй. Гаргах юм бол нөгөө юун чинь нөлөөлж шүү дээ. Хийж байгаа ажилт чинь. Дандаа хүний өмнө явна. Тий. Урд талд. Тосч зургийг авна. Тий. Тосч. Тийм учраас тэр бүх хүнд бас муухай харагдаж болохгүй. Тийм ээ? Бас эвэрхэн ус хэрэндээ эвэрхэн болсон байх хэрэгтэй. Бүр дугаар хаяад. Би ч одоо өрөөнд хоёр энэ зөвцтэй байлаа шүү дээ. Гадуур зурганд явах. Ордонд зэдмэл дарган зураг авах гэж. Тэгэхээр чинь манай Батөргөө дарах. За ордын хувцс юмшил ороод ирэх гэдэг чинь. Тэгээд чи хараад яваад ирж байгаа тийм. Та бас олон кино фестивалаас бас том шигналууд авч ирсэн. Тэр дундаа Янгэр гээд баримтат кино энэ олон одоо ер нь яг танаа үеийн одоо их сайхан бурхад одоо олон сайхан шигналуудыг авдаг байж тийм. Энэ гадаадын. Тэгэхээр энэ Янгэр гээд кинон дээр одоо тухайлж тогтож ярих юм бол энэ киноны зургийг авахгүй ч 3 жил зовсон. Зовсон гэдгийг бас гэгээнээр ойлгоорой. Тий. Тэр уран бүтээлийн эрэл хайгуул хийж явсан тий. Янгэрийн хөөцөлдөөний үе 10 сарын сүүлчээр эхлэж 1 сар орчим хугацаанд хээл авч гүйцэтгэв. Энэ үед бараг жилийн турш тусдаа явсан тэхүүд сая их сөрөгтэйгээ нийлнэ. Их улсын удам зоонд тэд зоргоороо мэдээлэл нь тонгочж наадна. Тэхийн тоглон мөргөлдөхийг харна гэдэг азтай явдлаа гэж анчид бэлгшэн ярьдаг. Би чи 9 сарын гой гэж хөтлөгч байлаа дээр одож байна. Тэгэд бид хоёр чинь Гувалтай аймгийн Чандам суманд 2 сард сас шуурсан зураг аваад гэр орноо мартан байж. Тэр айл орсод нэг жазанд Янгэрийн техникээ цугчсан хүн байх жазанд. Оо за гэрийн жазанд. Тий. Тэгэхээр энэ ямар учиртай юм бэ гэсэн чинь ойн манай нэгдлийн дарга Гомбын Базар гэж хүн ба. Тэр чинь одоо энд зэрлэг Янгэрийг Монгол яваад эрлэлзүүлээд тийм эрлэл их хүүдэн бороо цасан төсвөртэй. Бас хижээл төсвөр тийм ямаа гаргасан юм аа эрлэл ямаа. Тэр одоо 3,000 хүчээр тэрнэ. Тийм байна. Тэгээд тэднээс очиж газар гоотог улсаас өмнө сумын дарамж. Тэгэл кино хийх болсон юм. Тэгэл 3 жил явсандаа тэгээд тэндээс онцлог юмнууд их сонин юмнууд байдгийг. Тэр нөгөө явуу юугаар нөгөө тэхийн зогсоол биш үү? Тий. Тэхийн зогсоолыг чинь юу яагаад
тэр ангир өнгөрч байгаа дуулнаас. Тий. Тэр бол бодит Бодит байдал. Яг тэр агшин хүлээсэн тий. Хүлээж авсан. Тий. Тэр сонин байд юм байлаа. Манай үзэгчд бол манай уран бүтээлч тэрийг яаж авах гэдэг. Тэгээд авсан да. Газар говь төвч 3 хавар 3 намар нэг үйл явсан. За шоо нэг зүрх ингээд тех очиж байгаа тэр сая хэллээ шүү дээ. Одоо нэг ишиг хэдэн уулын ороод дамжиж Ингээд цойлж явц. цойлдог. Гიშгэж харайхан байтугай. Нүдээр хараад зүрх алдмаар хаданд янгрын шиг 5-6 м харайж 1 км орчим хадыг 20-30 секундэд дуулах нь үнэхээр бахархалтай. Тэгээд тэрийг тасралтгүй авсан л даа би. Тэгсэн чинь манай содны гэж найруулж ясгээд дээр эхлээд хэлдэг. Яаж авч яа гэдэг байхгүй. Тэгээд тиймэрхүү зураг авч явах чинь нөгөө амьслаа хураан шүү дээ бас. Төгжчихэж явна. Төгсчээж явна шүү. Тэгэл тийм л болсон да. Тэгэл дараа нь би чинь олон ёстой хөрөх телевизэн буйнаар биш одоо их олон газар явсан шүү дээ. Монголын үндэсний телевизэн буйнаар. Одоо та бас Вьетнамын тэр аимшигт дайм болж исэн тэр халуун дэлхийн халуун цэг рүү очиж исэн. Хэдэн настай байсан бэ тэгэхээр тэр? 30-тэй 30 да. Тий. Тэгээ Лаос, Камбоч те одоо ингээд өнөөдрийн бол аялал жуулчлалын маягаар бол яваагүй шүү дээ. Тэр дайм болж байгаа энэ гал дүрлсэн энэ газруудаар тий. Үзэгчдээс энэ фото зургийг үзүүлнэ гэж байна. Энэ тухай сонирхолтой шүү дээ. Бид нэр тэр Дамбуга бит хоёр хоошим одоо хоошим хуучин сайгүй гэжсэн. Тэрнээс одоо хоошим хотолцсон шүү дээ. Тэрнээс 400 км хил дээр Камбоч, Вьетнамын хил дээр тэр зураг авахар очлоо л доо. Тэгс одоо энэ нэг хятад Камбоч Вьетнамынхан дайлцчихсан. Вьетнам Камбоч хоёрын. Тэгээд бид нар өглөө шөнө 4 цагт гарлаа хоошим хотоос. Тэгээ маргааш нь 12 одоо маргааш нь шүү дээ. Шөнийн 4 цагаас өглөөний 4 цаг гэдэг юм. 12 цагт хоорондоо юм яриаггүй. Дамбуга бит хоёр. Тийм төгшүүртэй. Манай уртад хамгаалтын машин, хойдолд суваа 6 та нарыг хамгаалчихсан. Дандаа бууцаад цэргүүд. Тийм, бууцаад цэргүүд. Тэгээд эхлээл тэр чи байх. Эхлээл ингээд нурсан байшин харагдаад ингэж явснаа тэгээд одоо нөгөө хүмүүс олон мянгаар шатаасан. Тэр ч байтугай тийм зогссууд одоо энд байна те тэр зогссууд. Тэгээд тэр чинь бүр хүн нүд хальтрам. Тэгээ би тэн дээр нэг цагаан уттай юм аваад зургийг аваад зогсол хүний толгой цохож ирсэн байхгүй. Тэгээ автал араас нэг хүчтэй хүн татах шиг босч байгаа. Нөгөө хамгаалагчийн офицер Вьетнам. Аппарат уурсан руу дэлгэрэх байлаа гэж байгаа юм да. Хөөх тийм үү. Тийм. Тэрс дэлгэрэх аппарат дэлгэрэх нөгөө мин хийцэн биш тий. Тэр авах гэж. Тэгэл дуу чимээ сонсон гоо дээ. Тэгээд тийм болж ирсэн тий. Тэгэл одоо тэгээ намайг дайны талбарт ажилласан Монголын ганц аппаратыг манайгаар шоолд шүү дээ. Амьд яаж ирсэн гэж. Энэ бол үнэхээр бахархалтай өгөөд бас их л юм үстэй. Би одоо ингэ зураг авчи одоо би чинь яг телевизийн одоо Монголын үндэсний телевизийн одоо хоолыг одоо 51 жил аршилж байгаа шүү дээ. Сургууль явахдаа зардал явах Москвад сурсан он жилүүд тийм. Тэр чинь улсын зардал. Улсын зардал. Тэгээ дараа нь ирлээ. Дараа нь одоо сая өндөр насны тэтгэл суулаа бас л авчихсан. Тэгээ баярлж явд юм тийм. Тэгээд энэ дээр болохоор юу ярих вэ гэхээр энэ телевизийн энэ урлан гэж нэвтрүүлэг хийж байгаа бол шалгалтай байна. Яг энэ юу ч гэсэн Монгол телевизийн урлаг хөгжиж 50 жил болчлоо. Энийг бас хэн ямар хүн бүтээсэн жишээлбэл яаж одоо энэ урлаг одоо архив байгаа шүү дээ манай. Тэгээд байж байгаа чиглэл чухал юм л да. Тийм. Шинжлэх ухааны салбарт Монгол орн бол үнэхээр тэр социализмын өсрөнгөө бас дэвшилтийг бас хийж байсан. Тэрний нэг нь бол Монгол хүн сансалт ирсэн юм байна. Та тэрийг бас манай ардын уран зохиол Сүрэнжовга Горькийн сургуульд сурж байхдаа шууд дамжуулж хөтлж байсан. Та Москвагаа шууд зургийг авч Монголын ард түмэндээ бас хүргэж байсан. Уран бүтээлчүүний хувьд энийг бас ярихгүй. Манай намын өрөөнд дараа хэлж байна. За энэ чухал томилт шүү. Нууцдагтэй. Тий, нууц. Энэ Булган аймаг явна. Архангай орно, Булган аймаг орно, Архангай.
энэ наран жаргал та хоёрын ундаа гэж байна. Одоо наран жаргалыг сэтгүүлч байна шүү. Тий. Манай нэртэй сэтгүүлч нэг шүү. Тий, нэртэй сэтгүүлчээ. Тий. Тэгээд явлаа да. Германы таны сурвалжлагч Монцамегийн хотоо зурчигээ 5-6 хүн явал. Яваад зөвдөр дэмэд байгаа очиж байгаа. Тэгээд очиад тэр тухай гүрэгчийн тухай зургууд авсан л да. Анх. Та нар бол явсан тухайгаа ярих хэрэггүй. Ярих хэрэггүй байхгүй. Нууц юу явсан байхгүй. Тэр чинь хүүхдийн нэвтрүүлэг хийж ясан дараа нь. Тэгээд хүүхдийн нэвтрүүлгийг л яваад. Тэгэл дараа жилийн дараа нэг өдөр манай Баттар дарга хэлж байна. За ордонд хувцас юмсан яг 2 цагт байж байгаа гэж байна. Тэгэл яг 2 цагт ороод энтийн тойрол нэг ороод одоогийн хургуу машин гараад ирлээ. Тэнд манайхан суудсан байна уу. Тэг ордны 2 давхарт очиод тэгс миний таних нэг 10 хэдэн хүн сууж байна. Тэгжээд төмөндөө дараа орж та нар тэг чухал даалгавар өгөх гэж байгаа. Маргааш өв өглөө 6 цагт Москваар ниснэ гэж. Бид бүр гайхчихлаа. Маргааш ниснэ. Маргааш өглөө 6 цагт ниснэ гэж шүүр. Тэгээд бид нар гайхчихаа суугаад байжсэн чинь. Адиа дараа ороод ирлээ. Тэгвэр нарийн бичгийн дарга. Адиа дараа гарч ирээд за ийм чухал юм болж байгаа. Та нарыг одоо ингээд ийм чухал албанд хуурж байгаа. Маргааш Москва ниснэ гэж байна. Тэгээд нисэл Москва буугаал тэгээд нэвтрүүл орцсон да. Нөгөө тэгэл нөгөө хоёр нисгчийн зураг аваад нэвтрүүл хийгээд тэндээс дамжуулаад ганц зэрэг үрэгч. Тэгэл бид нар Аслан төв телевизээр байрлаад тэгэл тэр 20 хэд хоног хийсэн. Тэгээд нисэл буужраад ирсэн хойнонд бас аймаг дээр явсан. Жанбеков хэм хоёр үрэгч хоёр нисгч байна гэдэг. Тэгэл дууссан да. Тэр тухай ном байгаад өндөр бичсэн байна. Үүнтэй холбогдуулаад нэг зүйлийг бас үзэгч төмтөгөө сэтгэл хөдлөн хуучлаа гэж бодож байна. Учир хэмээвээс та тэр Москвад явж байхад би танаас бахархажсэн л да. Нэг цэг дээрээс одоо 2-3 киноны зургуудаа хэмжүүлж авч ирсэн. Тэр нь юу вэ гэхээр та тэр Москва Симний бээр тийм Москва нулимсэн дургу гэдэг Москвагаас шууд нэвтрүүлэг дамжуулаад Москвагийн бас тэр гудамж Пушкиний хөшөөнөөс л бас би бас шүлэг уншаад тэгээд нөгөө Тверийн булвар Горкийн сургуулийн хажууд бас зураг авахгүй л явж байсан тийм. Тэгэхэд бид нар яаж байгаа Сэдэн балын тухай баримт кино та бас ах нь одоо хийнэ удахгүй гээд Сэдэн балтай холбоотой бас зураг аваа явжсэн тийм. Би тэгээ гайхаад одоо хаав байсан тэр өнгөрсөн он жилүүдийн Сэдэн балын зураг авч идэг гээд гайхажсэн. Гэтэл би Горкийн сургуулийн оюутны байранд Сэдэн балын хүү зоригтой уулзчихсан. Тэгээд том хүн Словакатан бас уулзаж вискууж ууж ирсэн. Тэгээд байж хахад үнэхээр бас 44 жилийн удирцсан энэ таны энэ киног бол манай үзэгч түн бол их сайхан үздэг. Яагаад гэвэл энэ бол халуун имсгалтай төв. Тэр дундаа одоо энэ бол бидний зүгээс бол ингэж өнцгөөс харахад бол туйлсын баримтад уран сайхны кино гэж би бодоод байгаа юм л да. Энэ тухай одоо анх яаж энэ киноны сэдлийг болсон уран бүтээлч хүн эрэл хайгуул гэдэг бол мөн чанар нь тэндээ оршиж байсан л да. 10 дугаараа төгсөх гэж байтал Сэдэн дарга манай сургууль ирдэм байна. Улсын аймгийн Улаангом хотын төв 10 жилээр. Тэгээд анх бол тэгж ярьсан. Анх харахч гар барьлаа. Оо цааш. Тэгээд одоо сургуулийн энэ талаар дотор нүүрсэн дунд уг энд хаалгаар орж ирэх ёстой байсан. Энэ сэтгэлийн хаалгаар орж ирэх байсан. Тэгсэн галтгаа оны тэргээр тэр хэдэн он байсан блэ? 66 оны 2 сар. Тэгс чи тэр нөөсний хогон дээгүүр алхаад гараад ирлээ. Сэдэн бол дарга нөгөө усуудтайгаа. Оо за. Тэгсэн чи манай захир дарагчаасан учиргүйгүйгээл цамжаалаад да. Би тэгээд хаалганд дотор зогсчихсан. Тэгсэн дарга орж сайн байцгаана өчөөр тэнд байгуулсад гар бариад авлаа. Багштай гар бариад тэгэл багш нь хонтроол явуулчлаа л да. Тэгэхээр бид нар 12 хүүхэд байсан сур байранд. Тэгээ бид нар өнөөдөр гар барьсан хүүхэд өнөөдөр гараагаа авахгүй. Сэдэн бол даргатай байсан учраас. Тэгсэн гар нэг зөөлөх тийм юм байна лээ. 10 жилийн сурагч байхдаа Сэдэн бол даргатай булбараа гарын барьлаа гэх зөөлөн гартаа байлаа гэж хүүхэд ярьжсэн хүн. Хожим мон эртний зуурдын биш үрдийн сэтгэлээр холбогдох тийм дүр зураг байсан биз дээ. Ерөөл зурлагтай. Сонин юм байна. Тий. 2 удаа ярилж үзсэн байна л да би. За. Нэг нь болохоор зэрэг би 72 онд төгсчихөд 3 сарын дараа хосшоо бич зангаа зүгээрээ одоо Сэдэн дарга зураг авах шиг үгд юм байна. За. Айчсан би. Дөнгөж 24 төвхтэй.
Тэгээд орлоо да. За. Орсод чинь айхтар өрөөнд ороод жалан ааж юугаа моломжон соён тэр зогсож чинь. Тэгэл надад жоохон ажиглаж ингэж харчихвал өнөө оруулж тэр нөгөө зочин орж ирлээ. Тэгээд 6 аваа явуулсан. Тэгээд 10 хэд хоногийн дараа дахиад орох бол нэг ач зочин дээр. Тэгсэн чинь манай нөгөө ширчин сүргийн дүү тавсар байдаг шүү дээ. Одоо тэр Нина гэдэг одоо шин тэргээд усуу зогсож. Тэгж надрыг харж ясан анхаарснаа. Чи хөө мэн хан сургууль төгссөн гэж байна. За таныг асууж байна. Тий, асууж байна. Тэгсэн Москвагийн сургууль төгсөөд Синан сургууль төгсөөд хэлдэг л дээ би. Тэгсэн хөөш тэгчи хянга ажил байсан баха. Энэ жалан ааж байсан. Жалан ааж оо тэгжс тэр төөрөө юу болсон. Энэ тэр чиг сайхан сургууль гэсэн шүү. Би багхгүй тэр киноны сургууль явах сонирхтой байгаа юм штэ. Гэл тэрээс хойш би kitchen явна огт асуух. Дараа нь тэгээд юу яасан. Нөгөө 80 онд чинь нөгөө баруун аймаг дээр усан ш дарах. Тэгээд дагж чад манай тэр аавынх нь өвлжэнд оршоод. Бид нар сургаал зураг авсан чинь. Хөөм чи одоо энэ нутгийн хөөхт үү гэж наваа. Тийм л гэлээ тэгс чинь. Танаа аав хэн гэж хүн байсан гэж байна. Чогдон гэж байсан та мэдхгүй байх гэж авдаг шүү дээ. Та яа. Сүлд ичээд. За. Тэр тийм хаана нутгалж ясаа үлжээс. Тэр бүр нь харагчаа гэсэн. Манай аав юм тэдний тэр овоотод харагддаг. Ойролцоо байсан. Ойролцоо тэр харагддаг. Тэр овоон дээрээс. Тэр харагчаа 5 сарын хэд байсан чи тэр ногоорж байгаа тэр нь гэлээ. Ингээл. Өөр ярьж үзээгүй. Тэгээд энэ туйлшийн том баримтат уран сайхны кино хийх сэтэл хийдээгээр сэтэл яаж болсон гэхээр ба шүү дээ. Юу яалаа. Нэг өдөр усаа аймгийн дараа уцтаад насаг дараа жиглээ гэж. Тэр уцтаад яад юм байна. За тогтхоо дараа мэдэн л дээ. Тэтмэл дараагийн дараа түрүү явуулсан юм чи мэдэн шүү дээ. Юу яагаад одоо дараа өнгөрцөө. Шарил нь өнөө бурхан болсон шарил нь маргааш ирнэ. Тэгэхээр чи Москваас ирнэ. Тэгэхээр чи аппаратаа бэлдээд байж байгаарай. Маргааш үдээс хойш юу очих. Их тэнгэрийн амар очих шүү. Тэгэл тэр өдөр зураг аваад маргааш нь офицеруудын ордноос эхлээд зүүн дөрвөн заанаас эхлээд офицеруудын орд нөгөө өнгөртөл хүн зогсож. Өглөө 5-д очих битүү болсон. Автобус явдаггүй байсан. Тэгээд тэр дунд чинь үйлсэн барьсан ч жоохон сас бүдэрчээс 4 сар 29 сас бүдэрсэн тэрх байсан. Тэгсэн чинь үйлсэн барьсан одоо зарим шахагтаад бүр хашаа офицер ордно хар хашаа гэж нурааж байна. Нураах шахсан. Тэгэхээр зэрэг тэр чинь арайд байгаа телевизээр ийм олон ордноос энэ төрөс яриа байгаагүй. Ордноос харахгүй гэхэд нь яахан тэр офицер ордноос харах чинь үстэй гэж. Тэгээд тийм хангад байгаа шүү дээ. Тэгээд 4 жилээ төрийн толгой болох юм уу энэ одоо чинь болно гэдэг. Тэр улсууд очиж сонсчихсан гэдэг орчихсон. Тэгээд би тэрээс эхлээд нөгөө мэдээ авах гэж утсан хүн шүү дээ би. Тий. Тэгсэн чинь харин тийм юм болж байгаа юм байна. Тэгэхээр заавал ерөөсөө нэг кино хийгээд үзүүл яасан. Би амьдрал бас бас гайгүй мэдх юм чинь гээл. Яг тэр 4 сарын 29-оос эхлээд бодсон. Ганцхан агшинд бодсон юм тийм уран бүтээлч хүний бас тийм шийдмэл зам байна тийм. Тэгээд оршуулаад бүгдийг аваад хартчаал тэгээд бид нар Москвадаас нөгөө зураг бидэнд зураг авчихсан шүү дээ. Чи бид нар тэр агшнууд. Тэгээд одоо тэр чинь 90 оны 4 сараас 2004 оны юу хүртэл 6 сарын 20-ны нээлт гэсэн. Сэтмэл дараагийн 5 ангит киноны. Тэр хүртэл материал суулж хийсэн дээ. Тэгээ энд бол маш их хөлбөр үзсэн. Энэ 110 хүний зураг авсан би. Синхрон ярианы. Энэ кинонд бол 108 хүний яриа орсон. Тэр 108 хүн чинь 108 өөр юм яриа шүү дээ. Нэг тийм. Хоёрдугаар Сэтмэл дараагийн юута кино хийж явахдаа би энд судалгаа их хэрэгтэй би 90 оноос сэтгэлийн субъектив шин чанараа хийж болохгүй. 91 оны 9 сар биш 4 сарын 20-ны судлаад тэгэл тэр кино хийсэн л дээ. Тэгээд тэг чин би Бээжингийн архив, Москвагийн архив, Иркүүгийн архив, Улаанудын архив, тэгээ Монгол киноны архивд орж ил судлаа хийж явсаар байсан. Тэгээд би 32 тэмдэг дэвтэр бичсэн байсан тэрнээс. 614 хүнтэй уцаар ярьсан байсан. Энд бол дэвтэр байна л да зурсан ярьсан. Тэгээд тэгжил хийсэн юм да. Тэгээ одоо олон түмэнд төрсөө.
Хөрсөн хөрсөн. Ер нь яг энэ туйлсын бүтээлийг хийж байхад бол бэрхшээл их байсан биз. Энэ олон газрын одоо хаалга үүдийг татна. Зарим хүн одоо синхро өгөхтэй сэтгэлдээ хуваалцахтаа бол ойлгох хүн байна, ойлгохгүй хүн байна тийм. Тэгэхээр энэ бол уран бүтээлчийн нарийн торгон ухаанаар шийдсэн биз дээ тийм. 2004 онд нээлттэй хийсэн чинь. Тэгж одоо 17 хоног 13 жилийн дарааш тэгж би одоо бодоод үгүй энэ юм яаж цуглуулсан гэж бодсон шиг бодлоо тийм. Бодлоо хаяа тэгж л. Тэгэхээр залуу нас сайхан юм байлаа л да. Юу хийхээр тэрийг хөдөлтөд яваад. Тэгэхээр тэр он жил яаж өгөрсөн мэдэхгүй байгаа би. Ягаад дандаа ажилтаа байсан. Ажилтаа тэгээд судалгааны хийх юм үү. Өөр албан ажлыг хийж таа. Телевизээр нөгөө зурглаачийн ажлын найруулал би ч одоо 34 кино найруулсан хүн. Баримтурын сайхан. Яа тэр нөгөө нэг 12 киноны зохиол ич. Зохиолын бичээд найруулал зургийг авсан л да. Тэгээд тэр мөхтөл тэгэл завгүй явсан юм байна л. Ноёдны харин энэ ном бичээд тэрээс хойш нэг жил зав гарч байна. Тий. Тэр хүртэл энэ ном бичиж бас 3 жил явсан. Тий. Миний бодлоор бол одоо энэ Чогдонгийн тогтох киноны эргэн тойронд гэж энэ ном бол ганц одоо манай Маршал Жүнжэгийн Сэдэн балд хийгээд бас Жамбын Батмөхкön тухай байгаа тийм. Энэ номын тухай сонирхуулаач. Би бас загцхоос нь уншсан. Тэгээд бас үнэхээр бас үзэгч түмэнд бас хүргэмээр ном байсан. Яг тэгэхээр түүх кино хоёрынхаа бодгал шинжийг бол холбож өгсөн байлээ л дээ. Тэгэхээр энд нэг сонирм хэлэхэд энд бол Маршал Жүнжэгийн Сэдэн балд Жамбын Батмөх гэж хоёр киноноо тухай бичсэн. Тэгээд би энэ тэнд одоо гадаад бас энэ тэнд явсан сонирхолтой томилтуудаас бичсэн байгаа л да. Тэгээд би ингэж явахдаа 2 удаа онхолдсон. Машин 69 та 2 удаа иргэсэн. За. Нэг нь уусад, нэг нь MLT үн дээр. Тэгээд дэвлэг хэвтэл зүгээр одоо хүртэл юм мэддэхгүй л байна. Тэгээд нэг удаа ховдын гол руу очиж хаад нөгөө аяголгийн нэг жолооч унтчихсан байл. Тэгээд тэр чинь ер нь манай телевизийн их хосолтой шүү дээ. Зөндөл бид нар машинаас унжилээ тийм. Өнгөрөөл. Хүйзээ байд юм бол хүйзээ байд юм бол бурхан одоо санаас нь бас хард тэр дарга тэр содон бид дөрөв эмэлт томлчихсон. Бүгд ирвэл. Зарим хөл гаршуулсан гэсэн. 2 ирсэн шүү дээ. Тэгсэн миний SP аппарат шүү дээ. 16 мм. Тий. Тэр хайрцагт нөгөө хайрцагт тэнд хаалган шулуучсан. Тэг урдан мэдэд тэнд гівчих. Очоод дагуулж ичээд хайрцаг аваад үзсэн. Аппарат зүгээр. Ганц аймаг амин тий. Тийм гэсэн. Энэ кино бүтээх энэ ном хоёр бол хүү холбоотой гэж би хэллээ тий. Яахын харахгүй тий. Энэ номыг одоо бичих чинь гэсэн. Яагаад тэр биш болсон вэхээр ба шүү дээ. Нөгөө кино нэг нь 14 жил 3 жил болж байна. За. Эхний үед гардаг бас одоо төрсөн өдрөөр гарч байгаа л да тэр. Телевизээр гарч байгаа. Батмөхгийн киног би 12 онд өгсөн. Тэр Батмөх дарахын. Тэгээд 3 ангит кино. Тэгэхээр ингээд энэ хоёр кино бол үндсэндээ Монгол улсын хөгжиж ирсэн 60 жилийг дүрсээр бичсэн кино. Дүрсээр жилийн түүхийг дүрсээр бичсэн түүх. Дүрсээр бичсэн түүх тийм. Дүрсээр бичсэн түүх. Ингэж үчээгүй дүрсээр бичсэн түүх байхгүй. Тэгэхээр энэ нэг яагаад бичсэн хэрэг тэр кино ингээд өртөө бичихгүй шүү дээ. Энэнийг болохоор хүн ширээний давчгаал энэ тухайн жишээлбэл манай дөрөв ерөнхийлөгч орсон ба. Дөрөв ерөнхийлөгч тэр хоёр хүний тухай хэлсэн одоо байна л дээ жишээ. Тэгээ энэ бол түүх. Энэ бол түүх. Энэ үс өөрөө тийм. Тэгэхээр энэ жишээл манай телевизийн 13 оператор юу хийж явсан үтсэнд. Надаас илүү телевизэн мэдхэн байхгүй шүү дээ. Ямар характартай юм хийд, ямар ажил хийд, ажил ямар байдгийг хүрчлэн. Тэгээд энэ бол түүх байгаа юм л та. Тэгээ энэ кино биш номоор үлдээх нь манай уншигчдад үзэгчд хэрэгтэй болов уу гэж бодсон. Тийм. Би нодон жилээс эхлээд энэ ном бичиж 3 сар гарсан. Тэрээс хойш нь би дахин юу хийх ёстой вэ? Өөртөө асуулт тавьсан. За. Тэгс чинь одоо та хэний хүүхэд бол тэр тэдний ямар газар явж яаж явсан бэ та? Хэн бэ та? За. Хэн бэ? Таны дотор хүн тантай хөөцөлч. Тэгээд би нөгөө шиний бичсэн ном байсан шүү дээ. Тэр шиг. За. Хэн бэ? Юу хийсэн юу гэсэн Монгол улстай. Гэсэн хариу биччихээн би одоо. Тэгээд бас нэг иймэрхүү ном гарах болов. Тий. Дурсамжийн ном гарна. Үнэхээр сайхан ном гарна. Тий. Тийм л Викториан тэгээд залуучууд манай танаа сайхан юм сэтэл санаачилсан байна. Энэ одоо телевизийн урлан
гээд одоо энэ чинь хагас 100 жилийн түүхийг амьд сэрүүн байгаад бичлж байгаа хүмүүсийг гаргана гэдэг бол энэ сайхан залуучууд өмнөхөө харуулж үлдэх тийм сайхан ирээдүйтэй хийж яваад талархалтай байна л да. Танай телевизийн хамт олонд би амжилт хүсмээр байна. Өндөр амжилт. Баярлалаа. Манай телевизийн урлагийн нэвтрүүлгийн анхны зочноор Янгэр Тото кино студийн найруулагч, зураглаач Чогдонгийн Догтох ах оролцлоо. Одоо ах гэж хүндлэхээс өөр аргагүй. Бид хоёр бас телевизийн ертөнцид баяр гүнгийн нулимсаа тусааж бас хийх олон бүтээлээр бас хамтарч ажиллаж байсан. Тийм учраас саяхан л одоо манай зураг авж байгаа энэ залуучууд чиг залуухан ус аймгаас ирж ирсэн бол өнөөдөр ингэ сайхан уран бүтээл хэлэх хөвгтэй ийм сайхан уран бүтээлч болсон хүнийг бас оролцуулж одоо түүхийн их баяртай байна. Ингээд нэвтрүүлгийн маань цаг өндөрлж байна. Үнэхээр бас анхны шан татаж энэ нэвтрүүлгийн телевизийн урлан гэдэг энэ нэвтрүүлгийн анхны зочин болсон үзэгч түмнийхэн бас талархал дэвшүүлж таны уран бүтээлийн амжилт өндрөөс өндөр амжилт хүсье. Хайртай дүүдээ бол маш их юм хийж байгаа шүү. Хэн би юу? Тийм. За сайхан ном нэвтрүүлгийг сайхан нэвтрүүл хийдэг. Би талархал явуулдаг. Тэгээд чамаар дамжуулаад танай телевизийн хамт олонд маш их өндөр амжилт сайн мөрийг өсөж яриаж байна. За баярлалаа. Уран бүтээл. Элгэм сүүцэг саа бүхэндээ зориулсан энэ удаагийн телевизийн урлагийн нэвтрүүлэг маань ийхүү сүүгээ өргөн байж, сэтгэлийн хадаг өргөн байж төр өндөрлж байна. Үнэхээр сайхан телевизийн урлагийн салбарт өөрийнхөө хүч авьяас боловсролоо зориулсан амьдрал хувь заяагаа зориулсан ийм сайхан ахмад уран бүтээлчдийг зочноор оролцуулж явах болно. Ингээд тэнгэр тэмүүлсэн телевизийн анти маань үргэлж оюуны ертөнцид одтой наадам баясаж үзэгч өмнө баясуулж явах